Хуульчийн парабон өдөр 2020. Монголын хуульчийн холбоон жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг хуульчийн парабон өдөр болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Нийслэлийн онцгой комиссийн 2020 оны 1-р сарын 25-ны өдрийн хурлаар сургалт, хурал, цуглаан зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Тиймээс Монголын хуульчийн холбооны мэргэжсэн хуульч, өмгөөлөгч, өмгөөллийн нөхрөлүүд хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд үн төлбөргүй зөвлөгөө өгч мэдээлэл хүргэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхэд мэдүүлж гэрэх, эвлэрүүлэн зуршлах үйл ажиллагаа, шүүхтэх иргэдийн хяналт, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үүрэг оролцооны талаар зөвлөгөө мэдээлэл өгнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгнө. Улсын ерөнхий прокурорын газраас гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх болон зөрчлийн тухай хууль, прокурорын байгууллагын чиг үүргийн талаар мэдээлэл өгнө. Мөн энэ өдөр Монголын хуульчийн холбооны доор хуудасаар иргэд шууд холбогдож хууль эрх зүйн зөвлөгөө авах боломжтой. Хуульчийн парабон өдөр 2020